бүгд нараа мэндэ. За тэгээд өнөөдөр хаачлыг эхлэе да. Бурхан ном хийгээ чуулганы дайдад бодийн хотгийг хүртэл бий гэдэг юм уу? Өглөөдөр үедээ үлдсэн буйнаараа би амтны тусад бурхан бүтгүүлтгай. Бурхан ном хийгээ чуулганы дайдад бодийн хотгийг хүртэл бий гэдэг юм уу? Өглөөдөр үедээ үлдсэн буйнаараа би амтны тусад бурхан бүтгүүлтгай. Бурхан ном хийгээ чуулганы дайдад бодийн хотгийг хүртэл бий гэдэг юм уу? Өглөөдөр үедээ үлдсэн буйнаараа би амтны тусад бурхан бүтгүүлтгай. Хамаг амтан амгалан хийгээд амгалан шалтгаан дуугаа төгөлдөр болтгоо. Хамаг амтан зовлон хийгээд зовлон шалтгаан дуугаа хагацх болтгоо. Хамаг амтан зовлон угаа амгалан логоо хизээдүүл хагацх болтгоо. Хамаг амтан хол орж барин шонох хурлах хоёроос авсан сэтгэл тэгж орших болтгоо. Хамаг амтан амгалан хийгээд амгалан шалтгаан дуугаа төгөлдөр болтгоо. Хамаг амтан зовлон хийгээд зовлон шалтгаан дуугаа хагацх болтгоо. Хамаг амтан зовлон угаа амгалан логоо хизээдүүл хагацх болтгоо. Хамаг амтан хол орж барин шонох хурлах хоёроос авсан сэтгэл тэгж орших болтгоо. Хамаг амтан амгалан хийгээд амгалан шалтгаан дуугаа төгөлдөр болтгоо. Хамаг амтан зовлон хийгээд зовлон шалтгаан дуугаа хагацх болтгоо. Хамаг амтан зовлон угаа амгалан логоо хизээдүүл хагацх болтгоо. Хамаг амтан хол орж барин шонох хурлах хоёроос авсан сэтгэл тэгж орших болтгоо. За өнөөдрийн өнөөдөр болохоор үлэмж үсгэд суралцах гэж байгаа тийм. За энэний өмнө нэг амирлан оршиход суралцах гэсэн нэгсэндээ бяцлаглалын талаар ерөөдөө гарсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр ер нь бол бид нар бяцлал хийгээд эхлээд анхаарал төвлөрөлийг эхлээд одоо төвлөрөл дээр анхаарах хэрэгтэй гэсэн тийм ээ. Одоо бурхны лагшин дээр одоо төвлөрөх бяцлал хийж ивэл эхлээд одоо ямарваа нэгэн одоо бурхан багшийн одоо тийм яг ингээд альва нэгэн бурхан багшийн лагшин бяцлагж байгаа бол одоо бурхан багшийн лагшин дээр төвлөсөн амирлан оршихын бяцлаглыг хийхээ өмнө одоо зоригдлоо олох хэрэгтэй гэсэн тийм ээ. Зоригдлоо олно гэдэг нь одоо бурхан багшийн тийм лагшин дүрийг өөрийнхөө сэтгэлд хоногшуулах хэрэгтэй гэсэн. Хоногшуулахын тулд яах ёстой вэ гэхээр эхлээд одоо бурхан багшийн одоо ямар нэгэн одоо тэг хэмжээ нь одоо яг ингээд тэгшгэн тийм ээ. Тэгээд дээрэс нь өнгө дүрсэн маш тийм одоо тод нэг тийм сайхан зурсан тийм бурхан багшийн одоо тийм хөргийг олж аваад тийм тэрийг одоо яах вэ гэхээр өөрийнхөө сэтгэлд ингэж өдөрт одоо олон удаа ингэж харж өөрийнхөө сэтгэлд тэр бурхан багшийн тэр дүр төрхийг өөрийнхөө сэтгэлд хоногшуулах хэрэгтэй гэсэн. За энийг хоногшуулахын тухайд ямар ч хэлсэн ерөөхдөө бол одоо тэр одоо бурхан багшийн тэр одоо лагшингийн дүрийг одоо харахгүйгээр сэтгэлдээ ингэж бодоход яг тэр одоо бурхан багшийн лагшингийн тэр дүр нь одоо яг өөрийн сэтгэлд чинь яг тэр зурган дээр байгаа шиг яг ингэж бодтойгоор тодрон ургаж байгаа. За тэгтээ тэр тодрон хургаж байгаа нь одоо заавал одоо бурхан багшийн бүх одоо нүд мэлми тийм ээ. Нягуур тэгэл одоо чих хамар за тэгэл уруулын тэр бүгдээр ингэж нэг нэггүй тод ургах албаа гэсэн тийм ээ. Ерөнхийдөө бол ингэж бурхан багшийн өөрийн ерөнхий нэг дүр байдал нь лагшингийн одоо шаргал өнгө туяа бурхан багшийн одоо өөрийнх нь суусан байгаа суулт даадар мотрын одоо байгаа байдал тийм ээ. Тэгээ өөр бурхан багшийн өөрийнх нь одоо ерөнхий тийм хэлбэр
За тэгээд тэр нь ингээд өөрөө чинь сэтгэлд ингээд яг ингээд бодоход ингээд ургаж чаддаг. За тийм болсон байх юм бол за зоригтлоо олсон байна гэж үзэх хэрэгтэй гэсэн тийм. За тэгээд одоо тэр бурхан багшийн одоо лагшин дээр төвлөрсөн бяцлаглыг хийхэд за эхлээд бол одоо тэр бурхан багшийн дүрийг одоо ингээд за хэтэрхий том бодох юм бол хэтэрхий том бодвол сэтгэл одоо сатаарах нь хэлбэр байдаг гэж тийм амархан сатарчаад байдаг гэж. Бүр хэтэрхий жижиг бол одоо нэг живх тал руу ордог байх нь л тийм ээ. Хэтэрхий жижиг бол ингээд бас болдог. Тийм болохоор одоо зайг нь бас хэд ойртуулж болдог, хэд холдуулж болдог гэж тийм. Тэгэхээр зайг нь бол нэг хагас алдын дайтай тийм ээ. Өөрөөсөө. Тэгээд өөрөө чинь яг өмсгний харалтаа. Тэгээд яг хэмжээ нь бол ингээд нэг сөөмийн хэмжээтэй тийм ээ. За тийм бурхан багш. Яг миний өмнө яг бодтой оршиж байна гэсэн тийм одоо бодлоор тэр бурхан багшийг тийм хэмжээтэй, тийм өөрөөс тийм хэмжээний зайтай, тийм төвшөнд яг бодтой нэг юм бурхан багш оршиж байна гэсэн. За тийм байдлаар одоо бурхан багш төвлөрөх хэрэгтэй гэсэн тийм. За анхан бол одоо бурхан багш төвлөрж явахад одоо тэнд нэг ерөнхий бурхан багшийн ингээд завлаад суудсан хоёр матраа ингээд нэрхээ барилдаа авцсан нэг шаргал өнгөтэй тэнд нэг яах нь хүний дүрстэй нэг бурхан багшийн яг ингээд завлаад суудсан тийм ээ. Нэг бурхан багшийн яг ингээд нэг хэлбэртэй нэг шармал өнгийн нэг алтан шармал тийм нэг одоо зүйл тэнд одоо байгаа юм шиг л одоо эхлэж тэгж одоо бодож төвлөрөх хэрэгтэй байна тийм ээ. Тэгэхээр яг тэр нэг ерөнхий тэм дүр төрхийг өөрийнхөө сэтгэлд ингээд үүсгээд тэрэн дээр яг төвлөрч сурах хэрэгтэй байна шүү дээ тийм ээ. Тийм болохоор эхлээд тэр ерөнхий тэр дүр төрхөө өөрийнхөө сэтгэлд одоо хоногшуулах хэрэгтэй болчихж байгаа учраас тэрийг одоо зоригдлоо олох гэж байна тийм ээ. За хоногшуулаад тэр дүр төрх нь ерөнхийдөө ингээд өөртөө ч ургаж чаддаг болсон бол яг тэр ургаж өдөр төрхтөр ингээд анхаарлаа яг тэр дүр төрхөө алдахгүй анхаарлаа тэрэн дээр төвлөрүүлж сурах тэр дадлыг л одоо өөртөө одоо хөвшүүлэх хэрэгтэй байхгүй. За дахин дугаад эхлээд урт хугацаагаар хийж болохгүй гэсэн тийм. Эхлээд нэг минут дайтай ч юм уу тийм. 1 минутын хэртэй. Яг тэр бурхан багшийн тэр дүр төрхийг ингээд өөрийнхөө сэтгэлд ургуулад тэгээд тэрэн дээр төвлөр гэж. За эхлээд төвлөрөхөд бол 1 секунд ч юм уу 2 секунд хэртэл 1 секунд ч хүрэхгүй тэрийг алдчихна гэж тийм. Алдангууд нь буцаагаал яг тэр төлөв өөртөө өөрийнхөө ухамсарт ургуулаад дахиад анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байна. За ийм хөө маягаар ингээд 1 минутаар ч юм уу 2 минутаар ч юм уу тийм олон удаа давтамжтай хий гэж тийм. 1 минут хийсэн бол 1 юм уу 2 минут хийсэн бол хийж дуусаад дахиад нэг 20-30 минут завсарлаад дахиад байж байгаа дахиад нэг удаа хийгээд дахиад нэг завсарлаад дахиад хийгээд ингээд олон давтамжтайгаар хийх хэрэгтэй гэж тийм ээ. Бяцлагах тэр хугацаа нь богино олон давтамжтайгаар. Тэгээд ер нь бол одоо завсар үедээ одоо нэг гэсэндээ тэр өөртөө одоо бурхан багшийн тэр дүр төрхийг хоногшуулах тэр юугаа байн өөртөө дадлагжуулж явах хэрэгтэй гэж тийм үү. Тэр бяцлал хийгээгүй бусад цаг үедээ. За гэх мэт энэ маягаар ингэж явах хэрэгтэй байна. Тэгээд ерөнхийдөө 1 минут юм 2 минут эртээ яг тэр бурхан багшийн тэр ерөнхий одоо дүр байдлыг алдахгүй өөртөө ингээд тодруулаад тэрэн дээр яг алдахгүй нэг ерөнхийдөө нэг төвлөрч чаддаг. За тийм болчих юм бол одоо яах вэ гэхээр тэрийг одоо тодруулах хэрэгтэй гэж тийм үү. Өөрөө юм санаанд яах нь яг нэг тийм алтан шармал бурхан багшийн тийм дүрэл агшин тэндээс ингээд маш сайхан тийм шаргал өнгийн гэрэл туяа цэцэрсэн
За тийм байдалтайгаар өөрийнхөө сэтгэлд тодруулах хэрэгтэй. Илүү тод болгох хэрэгтэй гэж. Тэгэхээр анхан төвлөрлийн үед бол заавал тэгж амар бүр тодорхой байх шаардлага байхгүй байна тийм ээ. Анхан төвлөрлийн үед бол ерөнхий тэнд нэг тийм алтан шармал өнгөтэй тийм ерөнхий бурхан багшийн нэг тийм хэлбэртэй. Нэг тийм тийм лагшин тэнд яг үнэхээр одоо байж байна л гэсэн нэг тийм сэтгэл оюундаа нэг тийм дүр төрхийг л ургуулчих хэрэгтэй байна шүү дээ. Тэгээ гол нь тэрэн дээр яг төвлөрлөө тогтоож сурах хэрэгтэй гэж. За төвлөр сурсан бол одоо тэрийг тодруулах хэрэгтэй байна шүү дээ. Улам тод болгох хэрэгтэй. За тэгээд тод болоод ирсний дараа яах ёстой вэ гэхээр тэрийг барьж байгаа оюун санааны одоо тэрэн дээр төвлөрөөд тэр бурхан багшийн тэр дүр лагшин тэрэн дээр төвлөрөөд тэрийг тод хараад яг тэр тод харж төвлөрч байгаа тэр одоо орно ухамсараар ингэж барьж байгаа барилт нь тэр барилтыг одоо хэмээн тааруулах хэрэгтэй гэж тийм. Тэгээд тэр барилтыг одоо ингээд тодорхой хэмжээнд ингээд хүчтэй болгох хэрэгтэй гэж тийм. Хүчтэй болгоод яг ямар төвшөнд тэр хүчтэй болгож байгаа тэр хүчтгэлийн төвшин нь яг ямар төвшөнд ирэхэд миний оюун санаа ингээд ядралтанд автаад тэр оюун санаа ингээд нэг тийм хит хүчтэй болоод ирэхээр оюун санаа чинь одоо яаж ирэх юм одоо яаж ирэх юм шүү дээ тийм ээ. Хүн ингээд хит хүчтэй юм өргөд ирэхээр бие нь ингээд чичрээд салганаад тийм ээ. Тэгээд ингээд нэг байж яддаг шүү дээ. Тэрэн шиг яг ямар төвшөнд ирвэл миний оюун санаа яг нэг тийм байж ядаад хэцүү төвшөнд хүрээд байна тийм ээ. Тэр төвшнийг мэдэх хэрэгтэй гэж. Тэгэхээр яг нэг за яг энэ төвшөнд хүрэхэд миний оюун санаа ингээд яг тэр хүчтгэл нь яг энэ төвшөнд хүрэхэд миний оюун санаа ингээд нэг тийм байж ядаад ингээд тамир тэнхэн алдагдаад байгаа юм байна. Тэгэхээр яг энэ төвшнөөс итрүүлж болохгүй юм байна гэдэг нэг тэр төвшнөө өөртөө тогтоож авах хэрэгтэй байна тийм ээ. Тэгэхээр тэр төвшнөөс бүр доошлуулж болохгүй. Тийм ээ. Яг нэг тэр төвшнөөс хэтэрхэнгүүт оюун санаа чинь ингээд ядарч мохоод тэр оюун санаа чинь ингээд яах нь одоо сүлдээд ингээд явчихж байгаа. Тэр төвшнөөс доошлвол одоо яах вэ гэхээр оюун санаа чинь жоохон мохоо байдал руу орчих гээд шүү дээ тийм ээ. Тэгэхээр нэг өсөндөө яг тэр төвшнөө тэр зоригдож байгаа зориглон орноо одоо барьж аваад барьж авж байгаа тэр хүчтгэлийн тэр төвшнөө яах нь тогтоох хэрэгтэй юм а гэж. За яг ингэж тогтоож барьж авч чадах юм бол бид нэр ухамсараа яах нь нэг тийм одоо юунд байлгаж сурах юм байна л та. Биднээсээ ухамсар ингээд савлаад байдаг. Заримдаа биднээсээ ухамсар тийм байдаг шүү дээ. Хит их баярлж хөөрөөд заримдаа хит их гуниж гутраад ингээд хоёр тийш ингээд савлаад байдаг тийм. Заримдаа ингээд юмд шунахаараа ингээд сэтгэл нь чигтээ хийх одоо тийм баяр хөөр нэг тийм юмд ингээд таашаалдан хүчтэй автаад. Заримдаа ингээд юмд уурлаж усаарлах ч юм уу, гомдох, тунах ч юм уу тийм үед ингээд сэтгэл санаа хит их ингээд нэг тийм хар бараа ингээд болоо авчдаг тийм. Тэгэхээр тэр сэтгэлийнхээ тэр нэг альва нэгэн зүйлийг барьж авч байгаа. Тэр альва нэгэн объект буюу орныг гэж барьж байгаа тэр ухамсарын тэр хүчтэглийг яг нэг ингээд төвшөнд нь тогтоож чаддаг нэг тийм чадвар суучих юм бол биднээс сэтгэл ингээд ямар ч үед яах нь савлгаа багтай. Тэгсэн мөртлөө сэтгэл маань ямар ч үед ингээд хүчрхэг байж чаддаг байх юм л тийм ээ. Тийм чадвар сууж эхэлнэ гэж. Тэгэхээр нэг энэ чадварыг бол бид нар бяцлаглалын энэ аргаар өөртөө суулгах юм байна л да. Бяцлаглалын энэ дадлагчлалтаар. Тэр бяцлал гэдэг бол хүний сэтгэлийг тогтвортой, тунгалаг биеийн дээрэс нь хүчрхэг тийм болгоно гэж байгаа даа. Одоо эдтэй бяртай тийм болгоно гэж.
Хэрвээ одоо бурхан багшийн лагшин дээр тэгж төвлөрч чадахгүй бол одоо амьсгал дээр ч юм уу те. Тэгэхээр хүн болгоны одоо төвлөрөх объект нь өөр байгаад байгаа тийм ээ. Зарим хүмүүс бол ингээд амьсгал дээр төвлөрөх нь илүү хэлбэр. Зарим хүмүүс нь одоо бурхан багшийн лагшин дээр ингэж төвлөрөх нь хэлбэр тийм ээ. За тэгээ бурхан багшийн лагшин дээр ингээд төвлөрөө сурцсан бол одоо ерөнхий тэр дүр төрхтөр ингээд төвлөрөө сурцсан бол одоо тэр ерөнхий дүр төрхөн дээр юу бий болох вэ гэхээр одоо ингээд аажмаар бурхан багшийн одоо өснөр тийм ээ бурхан багшийн үсийг ингээд одоо тодруулж гаргаж ирэх нь шүү дээ. Нөгөө нэг бурхан багшийн тэр ерөнхийдөө шаргал тэр лагшин дээр тийм ээ. Одоо бурхан багшийн үсийг бий болгоод тэр яг үстэй чигээр нь яг тод төвлөрсөн эрчтэй байх. За тэр байдлаа ингээд өөртөө тодорч эхлэх нь тийм ээ. Тэгээд одоо ерөнхийдөө тэр үснэрийн ингээд бурхан багшийн үсийг ингээд нэмээд одоо төвлөрч эхэлж байгаа үед тэр үед бас нөгөө нэг тэр ухамсарын тэр одоо тэр зоригдлын орноо барьж байгаа тэр барилтын хүчийг тэрэн дээрээс жоохон султгах хэрэгтэй гэж тийм ээ. Яагаад гэвэл ахаад шинэ нөгөө нэг зоригдлын орн нэмж байгаа учраас ахаад нөгөө төвлөрөл дээр илүү анхаарах хэрэгтэй байна тийм ээ. Ахаад төвлөрөл дээр илүү анхаарах хэрэгтэй. Тэгээ яг бурхан багшийн тэр үсийг нэмсэн байгаа тэр төлөв дээрээ одоо ахаад шинэ төвлөрөл хэрэгтэй болж байгаа учраас тэрэн дээр төвлөрөө. Тэгээд тэр үсийн одоо нэмсэн байгаа дээр тэрийг одоо тодруулаад за тэгээ сурчих юм бол одоо хөмсхийн, нүдийн, хамрын, намын, чихийн ингээд нэг нэгээр нь нэмээл яг бурхан багшийн одоо нягуурыг одоо яах нь ингээд нэг нэгээр нь нэмж явсаар хагаад тэгээ сүүлдээ ингээд бурхан багшийн одоо ингээд өөрийнхөө лагшинд ингээд асаацсан байгаа буюу өмссөн байгаа тэр номын хувцас тэгээд тэр одоо мотрын одоо өөрийнх нь яг мотрынх нь хэлбэр хуруунуудынх нь одоо тоо за тэгээд одоо өөрийнх нь өөр дээр ингээд тавьсан байгаа бадраа яг те ингээд хаажмажмар ингээд бурхан багшийн жижиг детальчилсан те жижиг зүйлүүдийг нэг нэгээр нь нэмээл ингээд нэг нэгээр нь нэмэл анхаарал төвлөрөл нэг нэгээр нь нэмэл тэр нэг нэгээр нь нэмсэн тэр анхаарал төвлөрөл тод харах тэр төлөвөө ингээд одоо ингээд хөгжүүлээд тахна тийм ээ. Тэгээд сүүлдээ ингээд бурхан багшийн одоо яг ингээд бүтнээр нь тийм ээ. Бурхан багшийн одоо лагшингаас нэг чирхэг жижигхэн зүйлийг ч алдахгүй яг бүгдээрээ ингээд тод томруулнаар яг бодтойгоор бурхан багшийг харж байгаа юм шиг тэгж ургаж одоо төвлөрч чаддаг болно гэж байна шүү дээ. Тэгэхээр ийм хөө маягаар одоо явах нь л дээ. Ийм хөө маягаар явна гэхэд одоо яг нэг 2 жил яг энэ дээр ингээ анхаарахад бол 2 жилийн дараа гэхэд бурхан багшийн дүр төрхийг бол яг ерөөсөө яг хүнтэйгээ уулзж байгаа юм шиг өөрийнхөө нүдээр яг бурхан багшийг харж байгаа юм шиг оюун санаанд яг бурхан багшийг тэгж харж чаддаг болно гэж байна шүү дээ. 2 жилийн дотор бол өдөр алдахгүй ингээл олон татаагаар өдөрт тийм ээ аль болох олон татаагаар ингээл эхлээл ерөнхий дүрмэн бий болгоод дараад нь үсийн нэмсэн тэр ерөнхий дүрмэн дараад нь үстэй нь ингээд бурхан багшаа гоё төвлөрч тодомроо харж чаддаг болсон бол хөмсгийн нэмээ дараад нь мэлмиг нэмээ дараад нь ингээд 2 хацрын дараад нь хамрын намын ингээд нэмээд тэгэл яваад тахна тийм ээ. Ингээд яваад хахад 2 юм уу 2-оос 3 жилийн дотор яг бурхан багшийн оюун санаанда яг бодтоор харж байгаа мэт. Ингэж дүрсэлж одоо ургуулж чадна гэж. За ингэж чадах юм бол энийг одоо ингээд энэ бяцлаглаа ингээ хөгжүүлээл тэр бурхан багшаад одоо зориулсан тэр өөрийнхөө дотор оюун санаандаа бий болгосон тэр бурхан багшийг яах нь үнэхээр бодтой бурхан багш үнэхээр бодтой оршиж байна гэдгээр тэгж бодох хэрэгтэй гэж байна шүү дээ тийм ээ. Түүнээс би өөрөө ингээд оюун санаагаараа нэг бурхан багшийг бий болгоцсон нэг хиймэл бурхан багш гэсэн тийм итгэл үнэмшлэр ерөөс харж болохгүй гэж тийм ээ.
Тэгээ үнэхээр тэнд бодиттой бурхан багш өөрөө байна гэдэг үүднээс хараад тэгээ тэр бяцлаглаар одоо тэр бурхан багшд зоригдсон одоо оюун санаагаар одоо бурхан багшд одоо дахил мөргөл намжлаг нөгөө 7 гишүүн хийх тийм үү. За гэх мэт эдгээр зүйлүүдийг ингээ хийгээл тэгээд бурхан багшд одоо маш хүчтэй сайтар одоо бурхан багшийн өөрийнх нь тэр одоо бяцлаглыг хийх одоо номын бяцлаглын тэр одоо зам үйлын дагуу бурхан багшд зоригдсон тэр бяцлаглыг ингээ хийгээд ингээд тахад аажимда яг бурхан багшийг өөрийг нь яхна өөрөөс нь одоо тийм зарлиг сонсдог тийм болно гэж байгаа юм л. За тэгэхээр ерөнхийдөө ингэж бурхан багштай зоригдсон бяцлал бол ингэж явагдана гэж байгаа тийм. Ерөнхийдөө энэ бяцлаглыг хийгээд ерөнхийдөө нэг тэр бурхан багшаас одоо зарлиг сонсохгүй бурхан багшийг яг үнэхээр бодтойгоор ингэж одоо нягуур уулзах энэ тэр тухайн хүн өөрийнх нь тэр буйнаас харгалзсан гэдэг юм шүү дээ тийм. Тийм болохоор тэр бурхан багшийг оюун санаанд бүтээж бяцлахад сурсан бол тэрэнд зоригдсон буйныг оюун санаагаар маш сайн хийж явах хэрэгтэй. Тэгээд дээрэс нь тэр бурхан багшийн альцсан одоо тэр оюун санаанд бурхан багшийг бий болгох тэр бурхан багшаас яг зинхэн одоо бод сэтгэл хоосон чанарын бод мөрийн зэргийн гайхамшигтай сургаалуудыг яг бод төр сонсож байгаа шиг одоо өөртөө сонсож гин гэж итгэж тийм үү. Тэрний дагуу ингэж одоо тэр бод мөрийн зэрэг гэх мэт бурхан багшийн альцсан зарлиг сургаалуудыг ингэж бодож бяцлахаж за ингэж явах юм бол тэр эрдэмүүд одоо түргэн гэж тийм үү. Тэр анхан бол одоо тэр анхан бяцлах тэр хэмжээг л маш сайн одоо бага хэмжээгээр олон тоотоогоор хийх тэрийг л анхаарах хэрэгтэй гэж тийм үү. Анханасаа хийх урт хэмжээгээр хийгээд яг нь өөрийгөө одоо сэтгэлээ мохоочно гэдэг байна шүү дээ. Ядраачна гэж тийм үү. За бурхан багштай төвлөрөхөд юм. За амьсгал дээр төвлөрөхөд бас ерөнхийдөө ижилхэн шүү дээ. Амьсгал дээр төвлөрөх нь арай жоохон хэлбэр гэж магадгүй тийм үү. Амьсгал дээр төвлөрнөхөр одоо зоригдлын орноо олно гэдэг чинь эхлээд одоо яг өөрийнхөө амьсгалыг яах нь одоо олох хэрэгтэй гэсэн тийм үү. Яг амьсгалж байгаа өөрийнхөө амьсгалыг одоо орж гарч байгааг тэрийг одоо сэтгэлдээ мэдрэх тэр мэдэрж байгаа тэр төлөв байдал өөртөө хоногшуулах хэрэгтэй гэж тийм. Тэгвэл бид нар чинь бол ингээд өөрийнхөө амьсгалыг орж гарч байгааг ер нь анзаардгүй юм байна л та. Анзаардаг. Бараг өөрийгөө бараг амьсгалж байгаагаа ч бараг анзаардгүй гэж тийм. Тэр өөрийгөө бараг амьсгалж байгаагаа ч одоо бид нар анзаардгүй учраас тэр амьсгал маань биднэрт хоногшдгүй байх юм л. Хоногшдгүй. Тэр амьсгалж байна гэж өөрийгөө амьсгалж байгаагаа мэдэрч байгаа тэр мэдрэмж нь бидний төрөөс хоногшоогүй байдаг гэж. За хоногшоогүй байдаг учраас тэр амьсгал зоригдлын орон бас амьсгалаа бид нэр одоо олоогүй байдаг байна л олоогүй. Тэгэхээр ер нь бол ингээд бас л яг ижлэх юм тийм ээ. Тэр бурхан багшийн дүр төрхийг одоо анхлан зоригдлын орноо олохын тулд бурхан багшийн дүр төрхийг өөртөө хоногшуулах хэрэгтэй гэсэн шиг өдөрт ингээд өөрийгөө амьсгалж байгаагаа ингээд өөрийгөө олон удаа байн мэдэрч явах хэрэгтэй гэж тийм ээ. Маш сайн мэдэрч явах хэрэгтэй. 7 юм 10 хоног ч юм сар ч юм ингээд явах хэрэгтэй гэж байна л тийм. Өөрийгөө амьсгалж байгаа гэдэг. Амьсгалаа ингээд орж гарч байгаагаа ээл мэдрээл яваад хэрэгтэй гэж. Үе ойр ойрхон. Одоо нэг өглөө хоол идчихсэн бол хоол идэж явахтаа ч юм. Эсвэл одоо өглөө босоо шүд мэдээ угааж явахтаа ч юм те. Яг өөрийнхөө амьсгалж байгаа амьсгалыг ингээд орж гарч байгааг ингээд мэдрээл яг шүд угааж дуусах хугацаа тэр хооронд ингээд. За тэгээд дууссан бол нэг хэсэг завсарлаад 30-40 минут жоохон байж байгаа. Тэгээ ахаад амьсгал ахаад нэг хэсэг. Айл мэдрээл тийм. Тэгээд нэг хэсэг хугацаанд мэдэрж байгаа. Тэгээд дууссан бол дахиад нэг цаг магийн дараа ч юм гэж явж байгаа. Дахиад амьсгалаа мэдрээл. Тэгэл одоо ажил дээрээ байсан ч бай.
алхаж байсан ч бай, хоол идэж байсан ч бай, зүгээр сууж байсан ч бай, хүнтэй юм ярьж байсан ч бай тийм ээ. Ингээл амьсгалаа ингээл орж гарч байгаа ингээл үр мэдрээл ах хэрэгтэй гэж тийм ээ. Ингээд байхаар бид нар тэр амьсгалаа мэдрэх мэдрэмж өөртөө хоногшоолоод байгаа байхгүй. Энийг одоо тэр амьсгалдаа төвлөрөх бяцлаглалын зоригтлоо олох гэж хэлж байгаа юм. Тэгвэл бид нар ер нь амьсгалж байгаа үгүйгээ бараг анзаардгүй нөхдөл чинь гинт амьсгал дээр төвлөрөх бяцлаглалын нэг аль гинт оролдохоор сэтгэлд хоногшоог юм чинь хэцүү байдаг байна л тийм. Тэр эхлээд сэтгэлд хоногшоох хэрэгтэй юм а гэж. Тэгсэн бол дараад нь ингээд одоо нөгөө 1-ээс 10 тоолох хооронд ингээд амьсгалаа тоолж ингээд төвлөрөх хэрэгтэй гэж өмнөх хичээл дээр ирсэн тийм ээ. Тэгээд одоо тэгээ сурцсан амьсгал дээр жоохон ингээд мэдрээд амьсгалаа өөртөө хоногшуулад ингээд 2-7 хоног ч юм уу сар ч юм уу ингээд явцсан бол дараад нь яг ингээд сайхан төвлөрч сууж байгаа. Сайхан өөрийнхөө биеийг ингээд сайхан ингээд өөрт дэвтэйхэн суудал дээр нуруугаа цэх тийм ээ. Одоо толгоогоо цэх, хоёр мөрөө цэх. Тэгээ сайхан гол нь нуруу толгоо мөр дээр цэх байх хэрэгтэй гэж тийм ээ. Тэгээ өөрөө сууж байгаа суудал чи өөрийн биед чинь нэвтэйхэн байх хэрэгтэй гэж тийм ээ. Тэгэхэд ингээд юм ингээд налсан тийм байхгүй бол зүгээр гэж тийм ээ. Юм ингээд налаад ирэхээр нөгөө нуруу мөр толгооны чинь цэх байдал нь алдагдаад эхэлдэг байхгүй. За тэгээд одоо амьсгалаа яг аваад гаргалаа 1. Дахиад амьсгалаа аваад гаргалаа 2 гэдэг ингээд яг энэ маягаар тийм ээ. Яг амьсгалаа авж байгаагаа мэдрээд гаргаж байгаагаа мэдрээд 1 гэж тоолоо. Дахиад амьсгалаа авж байгаагаа мэдрээд гаргаж байгаагаа мэдрээд 2 гэж тоолоо. Ингээд нэг 10 хүртэл тоол гэж тийм ээ. Энэ 10 хүртэл тоолох хугацаанд яг чи одоо амьсгалаа орж гарч байгаа мэдрэнгээ энэ 10 хүртэл тоолохдоо амьсгалаа тоолохдоо алдаа тэр тоон дээрээ алдаа гаргасан уу гаргаагүй юу? Алдаа гаргахгүй яг ингэж тоолж чадчихвэл яг чиний одоо анхан шатны одоо анхаарал төвлөрлийн одоо анхан шатны тэр одоо анхаарал төвлөрлийн чадвар сууж яана гэж тэгж үзнэ гэж байна шүү дээ. За тийм болохоор энийг одоо нэг удаа хийхэд бараг 1 минут орчим болчихдог байхгүй. Тэгэхээр энийг нэг дор хаяж 3 удаа хамгийн ихтэй бол нэг 7-8 удаа ч юм уу ингээ хийгээд тэгээд ерөнхийдөө бол одоо өөрөө за нэг 10 удаа гэж бодоход нэг удаа энэ амьсгал дээр төвлөрөх дасгалыг одоо 10 удаа хийлээ гэж бодоход эхлээд бол одоо 10 удаа хийхэд за нэг 3 дээр нь яг нөгөө тоогоо алдахгүй амьсгал дээр төвлөрч явж чадна гэж байна тийм. За босоо 7 дээр нь бол тэгээд алдаг гэнэ тэ яваад. Тэгээ аажимдаа ингээд дадуулаад эхлэхээр сүүлдээ ингээд амьсгалаа орж гарч байгаа яг мэдэрч байгаа. Тэгсэн мөртлөө тэр тоогоо алдахгүй. Ингээд яг бүтэн 10 тоолж амьсгал дээр төвлөрч чаддаг юм болоод ирнэ гэж. За юм болоод ихсэн үед нь одоо амьсгалаа нөө тоолох хэрэггүйгээр одоо яах вэ гэхээр амьсгал дээр илүү тоолох шаардлагагүйгээр зөв төвлөрөдөг тийм ээ. Тэгээ амьсгал дээр төвлөрөө тэр амьсгал дээр төвлөрөх одоо дадлага 10 минутаар тэгээд аль болох олон тоотоогоор тийм ээ гэж хийж эхлэв. Тэгэл амьсгалаа яг ороод гарч байгааг мэдрээл ингээд. Тэг ингээд эхлээд хийгээд эхлэхээр нэг амьсгал бид хоёр нэг тусдаа юм шиг. Тийм мэдэрдэг юм л дээ. Тэгээ ингээд анхаарал төвлөрч ингээд сайжрах тусам л ерөөс сайжрах тусам нэг тийм жингүүдж байгаа юм шиг мэдрэмж төрнө гэж тийм ээ өөрт чинь жингүүдж байгаа юм шиг. Тэгээд тэр жингүүдж байгаа юм шиг мэдрэмж төрж ийн гэдэг бол яг анхаарал төвлөрөл чинь яг ингээд сайжирж байна л гэсэн үг тийм ээ. Сайжирч. Ягаад тэгэхээр
Анхаарал чинь ингээд төвлөр чинь идэх чинь яг ингээд 5 метр хүчин дотгошоо хураагдаж эхэлж ийн гэсэн үг шүү дээ. Хамгийн сайн анхаарал төвлөрөл бол тэр гэж байгаа шүү дээ. Яг 5 метр хүчин яг дотгошоо ингээд хураагдаад орчноос ингээд тасарчингууд. Тэр бол одоо анхаарал төвлөрөл жинхэнэ нөгөө Дhyani самадигийн анхаарал төвлөрөл яг тэр үед явагдаж байна гэж үзнэ гэж тийм. Түүнээс хойш одоо бусад үед одоо 5 метр хөө яг ингэж яг дотгошоо ингэж хомигдохгүй. Тэгсэн мөртлөө анхаарал төвлөрөл чинь нэг зүйл дээр төвлөрөлд нь алдагдахгүй яваад байх юм бол тэр бол яг бяцлаглалын анхаарал авлага яваад байгаа болохоос яг тэр бол яг жинхэнэ бяцлал тэр самади Dhyani төлөв яг тэр би болохгүй гэж би болоогүй гэж үзнэ гэдэг байна шүү дээ. Тэгэхээр нөгөөсөндөө ингээд анхаарал төвлөрч яг ингээд сайжраад ингээд сайжирч явах хугацаанд ингээд би чинь ингээд нэг тийм жингүүдж байгаа юм шиг тийм мэдрэмж төрж байвал одоо яг ингээд самадигийн тэр төл рүү ороход төхөж байна л гэж үзэх хэрэгтэй гэж байна. За тэгээд энэ төвлөрөл чинь ингээд сайжраад эхлэхээр аажимдаа ингээд би чинь ингээд одоо жингүүдж байгаа шиг тийм мэдрэмжтэй хэсэг явна тийм хэсэг явж байгаа. Сүүлдээ ингээд нэг жингүүдсэн мэдрэмж байхгүй болоод өөрөө зүгээр ингээд нэг юу болцсон тийм ээ. Одоо юу гэх юм. Зүгээр ингээд хов хоосон огторгоод өөрөө ингээд гараад ирсэн юм шиг. Тийм мэдрэмж өөр төрхөн л дээ тийм ээ. Яг жинхэнэ тэр самадигийн төлөвт орно гэдэг бол. Анхлан бяцлаж байгаа хүмүүс бол энэ төлөвт бол нэг удаан бич чадахгүй гэж байгаа тийм. Өсрөөл 1 минут 2 минут хэрэгтэй байна гэж. Тэгэл эргээд нөгөө сатаарл чинь гэдэг юм тэр нэг самадигийн төлөв алдаад эхэлнэ. Гэхдээ тэр анхаарал төвлөрөл нь бол нэг зүйл дээр тэр амьсгал дээр байж л юм. Тэр анхлан тэр одоо нөгөө нэг анхаарал төвлөрлийг одоо бурхан багшийн лагшин дарч бай амьсгал дарч анхаарал төвлөрлийг бий болгож яхад бодлууд бол ингээд хажуугаар урсч ийн гэж тийм. Тэр анхлан тэр анхаарал төвлөрлийг бий болгож байгаад хичнээн бодол урсж байгаа ч гэсэн тэр бодлуудтай тэмцэж болохгүй гэж тийм. Тэр бодлуудад автаж болохгүй. Тэгэхээр тэр бодол дээрээс ач холбогдол өгөхгүй яг тэр анхаарж байгаа зүйл дээр л одоо төвлөрөх. Яг тэрийг л одоо тэр төвлөрлийг бий болгож байгаа үед анхлан тэрийг л анхаарах хэрэгтэй байна тийм. Тэгэхээр тэр амьсгал дээр төвлөрж байгаа төвлөрлийг бий болгож байгаа үед маш олон янзын бодлууд сэтгэл дотроос ч ургаж гарч ирнэ. Яг тэр үед одоо бид нэр ингээд өөрийнхөө сэтгэлийг нь гайхна гэж байгаа шүү дээ тийм. Бэ миний сэтгэл чи одоо галзуу солиот юм биш үү гэмээр тийм сэтгэл төрнө гэж байгаа тийм. Яагаад тэгэхээр нөгөө биднээс миний сэтгэлд ийм олон бодлууд төрдөг байсан ерөөсөө биднээс анзаардгүй байсан юм л. Яг ингээд төвлөрлийн дадуулга ингээд хийгээд эхлэх үед ингээд нөгөө амар олон бодлууд ерөөсөө нэг дор хэдэн 10 хэдэн 100 бодлууд ингээд ерөөсөө тэрний бяцлаглаж байгаа нэг 5-10 минутын хооронд чинь зүгээр асар олон 100 бодлууд ингээд эргэлддэг байх юм л. Тийм болохоор тэр бодлуудад тэмцэж болохгүй. Тэр бодлуудад автаж болохгүй. Яг тэр амьсгал дээр төвлөрж байгаа тэр амьсгалын төвлөрлөл амьсгалаа алдаж болохгүй гэж тийм. Тэгэхээр зүгээр л тэр бодлуудыг өнгөрөөгөө сорно гэж байгаа шүү дээ. Өнгөрөөгөө сорно. Тэгээ ингээд төвлөрчин сайжрах тусам тэр бодлууд ингээд олон болоод юм гэж тийм. Тэгэхээр төвлөрөө сайжрах тусам бодлууд олон болоод байгаа юм шиг санагдчихвэл тэр их сайн гэж байгаа тийм. Ингээд бяцлалж яхад бодол ингээд олон болоод байгаа юм шиг тийм мэдрэмж төрж байвал тэр маш сайн гэж. Яагаад тэгэхээр одоо төвлөрөл улам сайжирж ийн гэж байгаа. Төвлөрөл чинь ингээд сайжрах тэр чадвар нь яг ингээд нэмэгдэж байгаа үед одоо өөрийн сэтгэл дотор бий болж байгаа асар олон бодлуудыг илүү сайн мэдэрнэ гэж байгаа шүү дээ. Маш сайн мэдэрч чадна. Тэгээ хэсэг тэр бодлууд чинь олон болж байгаа. Тэгээд айжамдаа юусандаа бодлуудынх нь ядарна гэж байгаа шүү дээ.
бодол ядардаг үе гэж байдаг ч. Хүн бол ингээд байнга хоногийн 24 цаг юм бодоод чадахгүй шүү дээ. Тийм ээ. Тэгээ нөгөө бодлууд чинь ингээл одоо салхилж байгаа л байнга салхилаад байхгүй. Салхилж байгаа л нэг хэсэг салхилж байгаа тэгээ намжин гэж. Тэрэн шиг бодол ингээд хичнээн хэсэг учиргүй өмж байгаа л тэгээ сүулдэ ингээд намжаад ихэлдэг. Тэр үеийг одоо бодол ингээд ядраад нэгсэндээ амарч байгаа юу гэж тийм үү. Тэгээ төвлөрөл чинь ингээд сайжрах тусам яах нь вэ? Тэр бодлууд чинь ингээд олон болж байгаа шиг мэдэрч байгаа боловч аажимда тэр бодлууд ингээд цөөрч эхэлнэ гэж. Цөөрөл. Тэгээ сүүлдээ ингээд төвлөрөх үед нөгөө бодлууд тэгж их олон болж одоо гарч ирэхээ аажимда болно гэж тийм. Тоон багасна, хугацаа нь багасна, хүч нь багасна. Тийм болж эхэлдэг байна. За тэгээд яг ингээд одоо тоон багасаад хүч нь тэр бодлуудын тоон багасаад хүч нь багасаад хөврөл нь багасаад тэгээд ирэхээр сүүдээ ингээд зүгээр амьсгал дээр төвлөрж байгаа тэр төвлөрөл чинь ганцаараа үлдэнэ гэж байна шүү дээ. Ганцаараа. Тэгээ амьсгал дээр төвлөрөл чинь ганцаараа яг үлдэж байгаа тэр үед л одоо яг жинхэнэ самадагийн төлөв рүү орох юм байна л дээ тийм ээ. Тэгээ тэр үед бол ингээд амьсгал битээр нэг болцсон юм шиг. Тийм мэдрэмж төрдөг байна. Би өөрөө амьсгал болцсон юм шиг тийм ээ. Тэгэхээр анхаарал төвлөрөл ингээд сайжрах тусам ингээд бодол цөөрөл бодлын хөврөл багасаал тэр бодлын хүч нь багасаал надад нөлөөлөх тэр бодлын хүчүүд нь багасаал. Тэгээ миний тэр анхаарал төвлөрөхөд тэр бодлуудыг өөрөөсөө өнгөрөөж чаддаг тэр чадвар минь улам сайжраад эхлээл хичнээн бодолтой автахгүй гэж бодсон ч гэсэн өөрөөрхөө бодолтой автаал яваад. Автаад яваад гэсэн бол буцаагаа л амьсгал дээр авчирч тавь гэж байна. Ахаал авчирч тавь. Ахаал авчирч. Анхлан бол тэр одоо бурхан багшийн лагшин дээр ч амьсгал дээр ч юун дээр ч төвлөрсөн байна. Анхлан бол одоо энэ төвлөрж байгаа зүйл дээр анхаарлаа авчирч тавих үйлдэл ингээд маш олон удаа давтагдана. Хэдэн 100000 удаа давтагдана тийм. Гэтэ зүгээр л ингээд богино хугацаатаагаар олон тоотой ингээд тэгээд тахаар нэг өсөндөө эн чинь дадлага болно шүү дээ тийм. Тэгээд дадлагын ирэхээр төвлөрөл улам сайжирна шүү дээ. Энийг дадлагжуулахгүй бол тэр төвлөрөл ерөөсөө сайжирдаггүй юм л. За тэгэхээр анхаарал төвлөрөл ингээл тэр бодолд автахгүйгээр бодолд ач холбогдлохгүйгээр бодлыг өнгөрөөж чаддаг тийм чадвараа нэмнэ гэдэг чинь тэр анхаарал төвлөрөл сайжирна л гэсэн үг байна тийм. Анхаарал төвлөр чинь гүнзгийрэх тусам бодлоод аажимдаа нэг урсаад байгаа бодлууд чинь цөөрч эхлэх нь. Тэгээд дээрэс нь одоо нэгсэндээ бодлоо цөөрөх тусам биднээс 5 мэдрэх үе дотгошоо хураагдах тэр хураалт нь илүү одоо агцтай явагдана гэж тийм. 5 өдрийн хураалт дотгошоо хичнээн агцтай явагдана. Төдий хэмжээнд биднээс самадагийн төлөв илүү сайжирна гэж тийм. Самадагийн төлөв хичнээн сайжирна. Төдий хэмжээнд бид нэр ингээд одоо тэр бяцлал маань илүү сайн явагдах юм шүү дээ тийм. За тэгэхээр тэр амьсгал дээр төвлөрж байгаа төвлөрлийг бий болгоод ингээд явж байгаа үед одоо амьсгал дээр төвлөрс сурсан бол одоо дараад нь явах гэхээр амьсгалаа тод мэдрэх хэрэгтэй гэж тийм. Тод мэдрээд гуравт нь болохоор тэр амьсгалаа барьж байгаа барилтаа тэр барилтын хүчийг нөгөө түрүүний ярьсан шиг хэмжээг нь тааруулж сурах хэрэгтэй гэж тийм. Тэгэхээр энэ гурван зүйлийг л одоо бяцлал хийж яагаад хамгийн сайн анхаарах хэрэгтэй байна шүү дээ тийм. Хамгийн сайн анхаарах хэрэгтэй. Тэр амьсгал дээр эхлээд төвлөрч сурах хэрэгтэй байна. Хоёрт тэр амьсгалаа маш тод мэдэрч сурах хэрэгтэй байна. Гуравт тэр амьсгалыг одоо барьж байгаа амьсгал дээр төвлөрөө тэр амьсгалаа барьж байгаа тэр оюун санааны барилтаа эд бяртаа байлгаж тэр эд бяртаа байгаа тэр
одоо эрчмийг тааруулж сурах хэрэгтэй байна тийм ээ. Тэгэхээр энэ гурван зүйлийг амьсгал дээр төлөвлөж байгаа бяцлаглалын үед яг ингээд хийж сурах хэрэгтэй байна л тийм ээ. Тэгэхээр анхлан бол нэг богино хугацаатаагаар хий гэдэг байгаа чинь тийм учиртай байна тийм ээ. Тэгэхээр амьсгал дээр төлөвлөж байгаа бяцлаглалыг бид нар эхний удаад нэг 5 минут ч юм уу 10 минутаар ч юм ингээд хийгээд яг тэр 5 минутын дотор нэг амьсгал дээр бүрэн төвлөрч чаддаг. Эхлээд анхны удаад бол тийм ээ. Хичнээн тэр бодлууд урсаад байгаа ч гэсэн тэр амьсгал дээр төвлөрч чаддаг 5 минут. Яг тэр амьсгалаа алдахгүй төвлөрч чаддаг. Хоёрт нь бол одоо амьсгалаа алдахгүй төвлөрөө сурцсан бол амьсгалаа жоохон тод мэдрэх. Гуравт нь бол тэр амьсгалыг одоо барьж байгаа барилтын хүчээ эрчимтэй болгох тийм ээ. Тэр эрчмийг тааруулах. За энэ гурав чинь ингээд цогцлоод ирэхээр одоо нэг самадигийн төлөв рүү ороход илүү хэлбэр болох нь шүү дээ. Тийм болохоор энэ гурвыг ингээд шатлалтайгаар өөртөө бий болгох хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхгүй тэр амьсгал дээр төвлөрөл нь байгаад байгаа. Амьсгалыг одоо мэдэрч байгаа, харж байгаа тэр амьсгалаа тод томрон мэдэрч байгаа тэр мэдрэмж нь бас байгаад байгаа. Энэ хоёр байсан төдийгөр яг бясалгал яг чанартай бясалгал болохгүй гэж байгаа юм л дээ. Энэ хоёр байсан төдийгөр болохгүй. Тэр амьсгалыг ухамсараараа барьж байгаа тэр барилтын хүч чинь эдтэй бяртаа байх хэрэгтэй гэж. Тэгэхээр амьсгалыг барьж байгаа барилтын хүч чинь эдтэй бяртаа байхгүй бол одоо нарийн живэлт рүү орно гэсэн шүү дээ тийм ээ. Нарийн живэлт рүү. Тэгэхээр амьсгалыг барьж байгаа барилтын хүч нь эдтэй бяртаа байхгүй байх юм бол бид нар аажимлаа амьсгал маань яах нь. Бараг минутанд одоо тийм бясалгалдаг хүмүүс байдаг шүү дээ тийм ээ. Минутанд ингээд 2-3 удаа амьсгалдаг болчлоо. Яг бясалгал хийхэд тийм ээ. Тэгээ сүүлдээ ингээд амьсгал нь ингээд тасарчлаа гэж тийм ээ. Тийм хүмүүс байдаг байхгүй бясалгал хийж байхад. Хэрвээ бясалгал хийж байхад ингээд амьсгал чинь тасраад байгаа бол тэр бол одоо нарийн живэлт рүү ороод байна гэсэн үг гэж байна шүү дээ тийм ээ. Нарийн живэлт рүү ороод. Тэгээд тэр чи яг чанартай бясалгал мөн үхээр биш байх нь тийм ээ. Тэгээд тэр нарийн живэлт рүү ороод байна гэдэг чинь нэг тэр амьсгал дээр төвлөрж байгаа тэр төвлөрөл нь сайн байгаад байгаа. Амьсгалаа мэдэрж байгаа мэдрэмж нь сайн байгаад байгаа. Гэхдээ нөгөө амьсгалаа барьж байгаа ухамсарын тэр барилтын хүч нь хэд султчаад байгаа учраас ингээд одоо юу ачаад байна шүү дээ тийм ээ. Одоо нэг өсөндөө тэр амьсгал энэ тэр ингээд тасраад эхэлж байна. Амьсгал нь бүр ингээд цөөрөө сүүлдээ ингээд тасраад тийм ээ. Тэгэхээр амьсгалыг яг юун дээр төвлөрж байгаа төвлөрлийн орноо барьж байгаа барилтын хүч нь сул байх юм бол тэр бясалгал бол одоо яг хамгийн сайн чанартай бясалгал ерөөсө болж чадахгүй гэж тийм. Тэгээ тэрийг одоо анхаарах хэрэгтэй. Тийм болохоор тэр одоо барилтын хүчийг бий болгохын тухайд эхлээд төвлөрлөө бий болгох хэрэгтэй. Зоригдлын орноо тод мэдрэх, тод харж байгаа тэр төлөв бий болгох хэрэгтэй. Тэгээ энэ хоёр төлөв бий болсны дараа тэр юуг бий болгох нь барилтын хүчээ одоо эрчимжүүлэх хэрэгтэй байна шүү дээ. Энэ гурав чинь ингэж шат дараалтайгаар бий болох хэрэгтэй байна. Тэгэхгүй тэр энэ гурвыг шат дараалтайгаар бий болгохгүй эхний хоёр дээр гацчих юм бол болохгүй байна тийм. Тэгэхээр нэг өсөндөө ингээд амьсгал дээр төвлөрнө гэдэг чинь өөрөө хэцүү. Төвлөрсөн дээр амьсгалаа тод томрооноор мэдрэнэ гэдэг чинь өөрөө бас хэцүү.
Мэдэрсэн төдий биш амьсгалаа барьж байгаа барилт нь эрчимтэй эдтэй бяртай байна гэдэг бас хэцүү. Тэгэхээр бид нар бол одоо өмнө нь ерөөсөө хийж үзээгүй тийм зүйлийг хийж байгаа учраас анхлан бол одоо богино хугацаагаар олон тоотол хийх нь хамгийн чухал байх юм байна. Тэгэхээр одоо хүмүүс анхлаа ингэж бяцлал хийж хаад нэх гоё ингээд төвлөрөөл чихтэйхэн төвлөрөөл гоё өстэй янзын гоё одоо л өстэй нэр ингээд соочвол болох юм байна да гэж бодоод асар урт хугацаагаар суучдаг хүмүүс байдаг байхгүй. Тэгээ тэр хүмүүс бол одоо юу ахна л буруу яваад байна л гэсэн үг тийм үү. Тэр анхан шатанд бол тийм урт хугацаагаар ерөөсөө бяцлал хийж болдгоо байна. Тэгээд яг тэр 5 минутанд үнэхээр маш сайн төвлөрч чаддаг төвлөрөл тэр зоригдлын орноо тод мэдэрч байгаа мэдрэмж зоригдлын орноо барьж байгаа тэр одоо барилтын хүч энэ тэр яг ингээд 5 минутын дотор яг бүрэн цогцолсон тийм бол чадсан байх юм бол тэгвэл одоо тэр байдлаа одоо уртсах гэж байгаа шүү дээ 10 минут бол. Тэгээ 10 минутанд яг тэгж байж чаддаг. Тэгээд тэр бяцлал хийж байгаа тэр үеийн тэр сэтгэл ханамж тийм ээ. Яг бяцлал хийж байгаа сэтгэл чинь нэг тийм бяцлал хийж байгаадаа тийм баяр баясгалтай байх. Тэр бас чухал гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг энэ дөрвөн зүйл тэр эдтэй бяртай байх, хумсрын тэр барилтын хүч нь эрттэй бидтэй байх, тэр бяцлал хийж байгаадаа одоо тийм сэтгэл нь тийм баяр баясгалтай байх тийм ээ. Энэ дөрвөн зүйлийг яг ингээд цогцлоогоод яг 5 минут яг төвлөрч чаддаг юм болох хэрэгтэй гэж. Тэгж болсон бол одоо 10 минут болох гэж байна. Тэгээ 10 минутыг төвлөрч чаддаг болсон бол тэрийг 15 минут, 20 минут тэгээд 30 минут болох гэж байна. Тэгээ ийм их маягаар ингэж уртасгах хэрэгтэй байх нь л бяцлал хийхэд. Энэ дээр энийг одоо маш сайн анхаарах хэрэгтэй гэж. Тэгээ энийг анхаарахгүй зүгээр нэг төвлөрөө сурцсан одоо би бяцлал хийгээ сурчлаа гэж даамдуурдаг хүмүүс зөндөл идэг байх нь л. Тэр чинь өөрөө яг төвлөр сурснараа бас тийм болохгүй. Тэгээ бяцлал гэдэг бол хүний оюун санаа маш идэвхтэй байх гэдэг юм шүү дээ. Идэвхтэй, хүчрхэг, идэвхтэй. Тийм одоо урам зоригтой. Нэг өсөнд оюун санааг чинь маш тийм тогтун мөртлөө эдтэй бяртай. Тэгсэн мөртлөө гэгэн тунгалаг. Тэгсэн мөртлөө баяр баясгалаар дүүрэн. Тийм л болох гэдэг байгаа байхгүй. Бяцлал бол зорилго нь сэтгэлийг тийм болох гэдэг байгаа шүү дээ. Тэгсэн чинь нөгөө нэг эдтэй бяртай байдал нь их байдаггүй. Ерөнхийдөө нэг тийм ая зөнгөөр гэдэг шиг тийм ээ. Нэг тийм ингээл одоо юу гэх нэг тийм салхинд найгаж байгаа нэг мод шиг тийм ээ. Нэг тийм агаалт ингээ хийсээ явж байгаа нэг одоо өд шиг тийм ээ. Ая зөнгөөр гэдэг шиг ухамсарыг яах нь ая зөнгөөр нь тэгэж хит хайсан тийм бяцлал бол жоохон буруу л юм л та. Тэр ая зөнгөөр нь хаян гэдэг чинь тэр ухамсарын тэр зоригдлын орноо барьж байгаа тэр эд бярн султчаад байна гэсэн үг шүү дээ тийм ээ. Султчаад байна гэсэн. Хит ая зөнгөөр нь хайчих чинь. За тэгэхээр бяцлаглыг нэг иймэрхүү шатлалаар ингээл багаас нь дээш нь ингэж ахиулж хийж сурах хэрэгтэй юм аа гэж хэлж байна. За өнөөдөр одоо үлэмж үцгүүд суралцах. За өмнөх нөгөө амарлан уршиг суралцах. Одоо бяцлаглын үеийн ерөнхий ойлголт нь бол ийм л байгаа шүү дээ тийм ээ. За тэгээ бүр цааш нэг гүнзгийрүүлээд явна гэвэл илүү нарийн одоо яах хэрэгтэй шүү дээ тийм ээ. Яг багштай нуур тулж яг жинхэнэ одоо нэг өсөнд олон цагаар
өдөрт одоо 1, 2, 3, 4 цагаар одоо бясалгах тийм байвал яах нь. Одоо багштай яг нүүр тулж яг тийм бясалгалын маш тийм одоо юутай нөхөр туршлагатай тийм багшаас тийм нүүр тулж тэгж сайн одоо өөрийн бясалгалын үед яг ямар мэдрэмж төрж байгаа, ямар одоо төлөв байдал бий болж байгаа тэр багштай айлтгаж тэгж одоо дор нь тэр гарч байгаа алдаа дутагдлуудыг дор нь засаж явах хэрэгтэй гэж тийм. Тэгэхгүй урт хугацаанд ингээд цаг маг 2 цаг, 3 цаг, 4 цагаар ингээд бясалгаа суучдаг. Тэр үед бол ингээд бясалгал ингээд хит удаан болоо уртсаад ирэхээр тэр дотор ингээд олон янзын алдаа дутагдлууд гарч ирэх боломж нь олон болно гэж тийм ээ. Боломж нь олон болох тусам тэр алдаа дутагдал гарч ирж байхад тэр алдаа дутагдлыг барьж авахгүй өнгөрөөгд идэх тийм ээ. Тэгээ барьж авахгүй өнгөрөөгд идэх гэдэг бол тэр алдаа дутагдлыг олон яах нь ожигруулад байгаа хэлбэр байх юм л. Тэгэхээр ожигруулахгүй дор нь засаад явах тэр нэг юу хэрэгтэй гэдэг байна. Чадамж хэрэгтэй гэдэг байна. За тэгээд одоо өлөмж үзэхөөс суралцах 4 хүчтэй. Өлөмж үзэхэн бүрдлийг бүрдүүлэх, өлөмж үзэхэн ангиллал, өлөмж үзэхийг бясалгах ёс, бясалгаснаар өлөмж үзэхийг олсны хэмжээ гэж. За одоо ингээд анхаарал ингээд төвлөрөөд анхаарлаа бид нар маш сайн төвлөрүүлж чадсан бол яг төвлөрсөн ухаан чинь маш эрүүл сарвал байж чадна гэж тийм ээ. Анхаарал төвлөрөөд эхлэхээр нөгөө биднээс оюун санааг ингээд яагаад ах нь. Одоо энэ анхаарал чинь төвлөрсөн. Төвлөрж байгаа зүйлээ маш тод гэгийн харж сэтгэл чинь тэр зориглохоо орныг барьж байгаа тэр барилтын хүч нь буюу тэр нь эдтэй бяртай байгаа. Тэгээд дээрэс нь тэрэн дээрээ сэтгэл чинь тэр баяр баясгалтай байгаа. Яг энэ 4 зүйлийг ингээд цогцлоож ингэж чадсан бол яг чадсан энэ үед бол биднээс оюун ухаан бол хамгийн гайхамшигтай ажиллана гэж байгаа байхгүй оюун ухаан тийм ээ. Хамгийн гайхамшигтай ажил. Энэ 400 зохицлохгүй бол биднээс оюун ухаан яг тэр өөрийн байх ёстой өөрөөсөө гаргаж чадах тэр бүх одоо чадалтын хийгээ гаргаж чаддаггүй байна тийм ээ. Гаргаж чадахгүй гэж. Тэгэхээр энэ бясалгалыг ингэж яг энэ 4 төлөвийг одоо цогцлоож бясалгал хийж сурах гэдэг гол зорилго чинь тэр оюун ухааныг л яах нь маш эрчтэй. Тэр оюун ухааны өөрийнх нь одоо байгаа бүхий л чадлыг нь гаргаж ажиллуулах гэдэг байгаа шүү дээ тийм ээ.